Улсын хэмжээнд нийт ахмад насны 60-аас 70% нь тэтгэврийн доод хэмжээ болох 350 мянган төгрөгийг гар дээр авдаг. Тэгвэл ахмад насны тэтгэврийн хэмжээ тэдний амьдралд хүрэлцээтэй байгаа эсэхийг тодрууллаа. Яаж хүрэлцэхтэй? Би 400 мянгаыг авдаг байхгүй юу? Тэгээд тийм бол би ганцаараа байгаа. Тэгсэн хүмүүст надад хүрэхгүй шүү дээ. Яг авъя гэсэн өөрийнхөө хүрэлцээтэй юм авч чадахгүй байгаа шүү дээ. Нарийн хэмнээд ерөөсө дөнгөж 20 хүргээ сарынхаа 20 төгрөг тэгээд 10 хоног нь бүрийнхээс өөр арга байхгүй дээ. Боломж байвал нэмэх сэтгэлтэй хүн байдаг бол нэмэр л байна. Улс нь 32 жил ажилласан. Тэгээд тэтгэвртэй гарсан. Тэтгэврээ одоо тэгээд доод хэмжээ тэр үс одоо их бага тогтоо гэдэг бол нэг 250-аар тогтоогоод одоо нэмэгдэл 350-тай л байж байгаа. Тий одоо энэ тэтгэврийг болж игэл одоо дооцох нэг 500-тай болох юм бол одоо энэ олон өндөр настай одоо мань шиг одоо тэгэл энэ тэтгэврийн одоо ер нь тэгэл 50-60 гараад ер нь хөл өвдөн одоо ингээд дотор гээд ер нь тэгэл нэг муудах тал руугаа л орж байгаа учраас эм тараа одоо хүнтэй байгаа учраас эмд хөрөлцөхгүй ер нь тэгээ хүүхдүүдийн тусламжаар одоо болж байгаа л тэгэл тиймэрхүү амьдралтай байна. Тэгээд одоо төр засаг явах уу бас одоо харж үзчихлээ зүгээр бас нэг дандаа юм нэхэд явах ч одоо бид нар бас нэг сураагүй болохтой бас болж игэл өөрснөө дагаад өөрснөө амьдрал явчих бол хаана бас дээр юм бол гэж уг нь бодож л байдیں۔ Тэгээд ер нь яг ерөн көдөө нэмчвэл одоо баярлах л байна гэдэг бололцоо нь одоо юу гэдэг юм бэ тийм үү? Тэтгэврийн хэмжээ ч одоо ер нь юмны үн өсөөл бүх юмны л үн өсөж штэ хүнс тэгэл одоо мах гурил гээл ахуй хэрэглээ. Тэгэхээр ерөөсө хөрөлцөхгүй байна. Бид нар шиг одоо тэтгэврийн доотлын хэмжээ авдаг улсууд бол амьдралд хөрөлцөхгүй ерөөсө. Юм нэл үн өсөж одоо ингэ тэтгэврийн хөрөлцөө бол муутай л болцоо. Би ч 30 жил ажиллаад тэтгэврээ нэг 350 мянган заасаар л. Ер нь хөрөлцөө адилхан хөрөлцөөгүй адилхан ерөөс хүн болгол ярьж байгаа нэг шөөд. Орхон аймгийн хэмжээнд нийт 12674 ахмад настан тэтгэвэр авч байна. Үүнээс нийгмийн даатгалын хилтэст 12498 ахмад настан, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 176 ахмад настан бүртгэлтэй байна. За ажилласан жилийн нийт яг өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа эрх үүсэх хамгийн доод хэмжээ ажилласан жилийн доод хэмжээ буюу насандаа тэтгэврээ тогтоолох хүний хувьд бол 21 жил 3 сартай байж энэ онд эмэгтэй 55-наас эрэгтэй 60 наснда өндөр насны тэтгэвэр тогтоолгоо. Орхон аймгийн хувьд 12498 тэтгэвэр авагч байгаагаас яг одоо тэтгэвэр авж байгаа өндөр насны тэтгэвэр авагч байгаагаас 69.8% буюу 8733 эмэгтэй тэтгэвэр авагч байгаа. Ер нь тэтгэврийн доод хэмжээ бол 350 мянга. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ. Орхон аймгийн хувьд болохоор хамгийн өндөр тэтгэвэр авагч бол 2,100 мянга. Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан бүрэн болон хувь тэнцвэрсэн тэтгэвэр тогтоолгоогүй бусад ажилласан жилгүй юм ахмадууд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд манай одоо халамжийн тэтгэвэр тогтоолгодог байгаа. Халамжийн тэтгэвэр маань яг үндсэн тэтгэвэр бол 188 байдаг сар. Одоо үүнээс бол нийт тэтгэвэр авж байгаа ахмадуудын маань 58 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй хүн байна. Тухайн иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд ажилласан газар болон албан тушаал мөн нийгмийн даатгал төлж байсан хугацаанаас хамаарч өөр байгаа юм. Орхон аймагт тэтгэвэр авч байгаа ахмад наснуудын дундаж тэтгэврийн хэмжээ 554,221 төгрөг байна.